За сайн байцгаана уу манайхаа. Хэдүүлэнгийнх нь гүйлтийн 3 дахь 7 хоног эхэлж байна. 3 дахь 7 хоногийн хамгийн ихний гүйлтээ гүүхээр хонгор зүйл нь бэлдээд байна. За дагаж хийж гэнэ үү? Эсвэл энэ бичлэгийг анх үзэж гэнэ үү? Хэдүүл ямар ч гэсэн 10 км тасралтгүй гүйц сурахад бэлдэх 1 сарынхаа 3 дахь 7 хоног руу орчихсон байх нэ. За ингээ хажууд өнөөдөр гүйх гүйлтийнхаа заврыг оруулчихъя. Ер нь бол 4.6 км тасралтгүй гүйгээд 2-4 минут алхаад үргэлжлүүлээд 2 км гүйх байгаа шүү. За гэх юм бол энэ 7 хоногийн гүйлт нэгсэндээ 6.6 км-ээр 3 удаа гүйгээд за энэ 7 хоногийн 4 дахь гүйлт нарай байгаа. Бид тэр тоогийн сайн санахгүй. За ямар ч гэсэн өнөөдрийн гүйлтээ эхлэе. Тэгээ өнөөдөр бас миний хэлэх гээд байгаа зүйл маань юу вэ гэхээр маш хурдан эрчимтэй зөвхөн өнөөдрийн хувьд хурдан эрчимтэй алхах чи гэж бодож байна. Яа тэгэхээр би нэг 2 хоногийн өмнө халтарч унаад нэлээд хүчтэй унсан байхгүй юу? Тэгсэн чинь амар хүндөр болоод толгой жоохон дөргис хийгээд яасан. Тэгэхээр за гайгүй байх гэж бодоод өчигдөр гүйсэн чинь нөгөө унснаасаа олсон юм байсан бүр амар чилээд жоохон өвдөд байгаа болохоор зүгээр эрчимтэй алхах чи. Тэгээд 7 хоног 4 удаа гүйж байгаа юм чинь тасралтгүй гүйх биш аль болох нэг өдөр өнжөөд та нар маань нас гүйгээрээ би ганцхан өнөөдөр л жоохон алхачаа гэдгийг бас та хэдэ хэлэх гээд за тэгээд хэдүүлээ хэлцгээе. Юугаа болохоор гүйх биш алхах дээрээ оруулчихна. За хэлцгээе. За хай 3 дахь 7 хоногийнхоо 2 дахь гүйлтийг яг одоо эхлэх чинь өнөөдөр бас гэртээ гүйж байгаа. За өнөөдөр болохоор 3.8 км гүйгээд дахиад нэг 2-4 минут алхаж байгаа. За энэ зааврын энд гаргачээ. Үргэлжлүүлээд 2.8 км гүйх буюу 2 тасалж гүйх боломжтой байгаа. Тэгээд өмнөх 7 хоногийн гүйлтүүдээр би бас нэг зүйлийг дутуулсан байлээ. 7 хоногор ямар чадварууд болон яг биес чи юу шаардж байгаа вэ гэдгийг тухайн солонгос тасалжуулагч маань хэлсэн байсан. Энэ 3 дахь 7 хоногийн энэ гүйлтээрээ бид нар юу олж авч байгаа вэ гэхээр юу яаж байгаа юм бэ? Биеийн бүх булчингууд маань маш сайн хөдөлгөөнд ороод бүх биеэрээ одоо нэг хичээнгүлэн одоо гүйж байгаа шүү дээ. Тийм учраас бүх биеийн булчин маш ингээд юм ачаал авч байгаа гэсэн байсан. Тэгээд төвчээр суралцж байгаа гэдэг. Ягаад тэгэхээр 7 хоног өнгөрөх тусам бидний километр нэмэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр маргааш дараагийн 3 дахь гүйлт маань болохоор тасралтгүйгээр 6.6 км гүйх байгаа тий. Эхний хоёр нь бол ялцчгүй ингээд тасалж гүйдэг. Тэгэхээр дараагийн 2 гүйлт маань тасалхгүй гүн. Тэгээд дахиад дараагийн 7 хоногийн гүйлт илүү урт километр гүн. Тэгээд тасралтгүй гүн гэд бид нарын бие маань багаар дасаад эхэлж байгаа. Төвчээр суралцж байгаа юм байлээ. Нэмээд энэ 7 хоног хэдүүлээ. Сэтгэлийн хүчийг өөрийнхөө сэтгэлийн хүчийг бас бэлтгэж байгаа гэсэн утгатай бичсэн байсан. Яагаад гэхээр хэдүүлээ 6.6 км тасралтгүй гүйж байгаа юм чинь дараагийн бидний хүлээж байгаа 10 км-ийг тасралтгүй гүйж чаднаа гэсэн тийм гүйлтэндээ бэлтэж байгаа. Бэлдэх 7 хоног юм гэж тэр заварлагч маань хэлсэн байна лээ. За тэгээд тэрийг хэдүүл дамжуулж хэлээд хэдүүлээ гүйлтээ эхэлцгээе. За манайхаа 3 дахь 7 хоногийн 2 дахь гүйлтээ дуусгасан шүү. Нийт 6.6 км-ийг 46 минутанд гүйсэн байна. Мэдээлэлш оруулъя. За энэ 7 хоногийн 3 дахь 7 хоногийн 2 дахь гүйлт маань та нарт маань ямар айв 6.6 км тасралтгүй гүйхэд бас ямар айв. Би 3 жилийн өмнө анх 10 км гүйгээ бичлэг оруулж исэн гэсэн шүү дээ. Тэгэхэд бүр амар баярлаад өгдлоод уйлж исэн баггүй юу тэр бичлэгээ оруулсан байдیں۔ Бүр баярлсан. Би бүр 6 км гүйчлээ гэж үгээд. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө тасралтгүй гүйгээ сүүлийн 1 жил жоохон тасалцсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд дахиад ингэ хэлсэн чинь бас айгүй гоё юм. Гэхдээ тэр анхны мэдрэмжийг бол гүйцэтгэв юм. За угаасаа би 10 гүйсэн 21 гүйж үтсэн гэдэг мэдрэмжэндээ ч юм уу тий. Амар догтлохгүй хэрнээ. Гэхдээ 6.6 км ямар амжилттай гүйд тусглаа. Гадаа гүйх бол илүү ачаалтай байдаг. Гэхдээ гүйлтийн зам дээр гүйсэн болохоор айгүй хөнгөн гүйгээд авчихлаа. За тэгээд энэ бичлэгийн дундуураас өнөөдөр та бүхэн юу хийсний хальт харуулъя гэж даад гүйлтэд шал өөрлөлтөө. Энэ хараа номын санд би сайн нэг очиж ажил хийсэн.
Тэгэхдээ энэ YouTube-ийн талаар нэг янз янзын номнууд хаана уншичаад хамгийн таалагдсан энэ ном байсан байхгүй юу. Тэгээ сая энэ номыг өнөөдөр бүхэлд нь хараад яг хэрэгтэй юмнуудаа салгаж аваад гэсэн чинь 1 2 3 удаас юм тэмдэглэж авсан байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр YouTube-да ямар сайжруулалт хийж болохоор вэ? Ямар юм нэмж болохоор вэ гэдэг энэ номнаас авсан айдинуудаа тэмдэглэж авсан 3 орчим хуудсан. Тэгээд YouTube маань тэгэхээр баг зэрэг сайжраад баг зэрэг өөрчлөлтүүд орох нь байна. Та нараас хэрэв өмнө нь миний YouTube сувг руу орж үзчихсэн бол одоо ингээд энэ бичлэг ороход би магадгүй өөрчлөлт хийсэн байх байхаа. Тэгэхээр өмнөхөөсөө илүү харахад эвтэйхэн болсон байна уу? Илүү нэг юм те жинхэнэ утгаараа YouTube сувг шиг болсон байна уу? Ямар болсон бэ? Санаа бодлоос хэлээрэй. За ямар ч гэсэн ингээд ном уншаад YouTube сувгаа багаар сайжруулъя гэж явжлаа. Өөрийнхөө сонирхол хүслээр тэгээд бас өөр ямар бичлэг оруулмаар байна. Та нар маань хэлээрэй. YouTube-ийн тэр нөө видео, шорт видеоны арын хэсгээр ингээд бүлэг болгоод ангилсан байдаг шүү дээ. YouTube-д оруулдаг бичлэгүүдээ. Тэрэн дээр бас би юм 6 дүл 7 бүлэг болгоод ингээд бичлэгүүдэд ангилсан байгаа. Подкаст ч гэдэг юм уу, эсвэл солонгост хэрэг болох бичлэгүүд ч гэдэг юм уу. Тэгээд номын сэтгэлч гэдэг юм уу те иймэрхүү англиад оруулсан байгаа. Тэгээд та нар манаас тэр ангилсан руу орж үзээд нэмэлтээр бас юу хэлгмээр вэ? Санаа бодлоо хэлээрэй. За хэдүүлээ. Дараагийн 3 дахь 7 өдрийн 3 дахь гүйлтээрээ уулзцаая. Түр баяртай. Хай манайхаа. За 3 дахь 7 өдрийн 3 дахь гүйлтээ хамтдаа гүйж гин үү. Хэдүүлээ эхэлтэй ээжийн гадаа айгүй бороотой. Би ингээд таадад балконоор халт харуулж байна. Би бороотойгоо болохоор өнөөдөр бас гэртээ гүн гэж бодож байна. Тэгээд ойрд номын сан манд жоохон ажилтай. Тэгээд бас ажилтай суулгаж жоохон завгүй. Тэг өнөөдөр гэлс өглөө эртгийн шүг гүчээ гэж бодож байна. Тэгээд энэ 7 хоног болохоор хэдүүлээ ер нь биеийн бүх булчингаа ажилуулсан, ер нь биеийн бүх хүчээ шавхсан тийм гүйлтүүд болох байгаа шүү дээ. Тэгээд энэ 7 хоног болохоор сэтгэлийн хүч болон биеийн хүчээ ер нь зөв удирдах одоо тийм 7 хоног юм шиг байгаа. Яа тэгэхээр нөгөө энэ километр нэмэгдээд байгаа учраас тэгээд тасгалжуулагч манаас тэгэж бичсэн байлээ. Өнөөдөр болохоор хэдүүлээ 6.6 км гүн тэгээд тасралтгүй 45-аас 52 минутад багтаагаад гүйх юм байлээ. За дагаж гүйж байгаа хүмүүс маань байна уу? Эсвэл гүй гэж бодож байгаа бол ерөнхийдөө бичлэгээ хадгалаад үлдчихээрээ тэгээд дараа нь яг за ер нь одоо гүйж эхлэе гэж бодсон үедээ гүйж эхлээрээ. Тэгээд өмнөх бичлэгүүдээр хэдий ярьсан ч гэсэн магадгүй өмнөх бичлэгүүдийг үзээгүй юм байж магадгүй гэж бас хэлээ. Гүйлт гэхээр ер нь хэцүү юм байхгүй. Бүр одоо чинь би охиноосоо ингэ ажигладаг байхгүй. Охиныгаа ярихаар ингээд хамаг хурдаараа гүйчих гэдэг гүүн гээл тэгэхээр тэгвэл үгүй ээжигээ дагаад ингээд удаан шогшиж гүйх гэж ярьдэн шүү дээ. Яг ингээд шогшиж гүйдэг байхгүй. Миний хувьд болохоор тэгээ угаасаа тийм ямар 100 м-т хурдаа аваад хурдан гүйж байгаа шийдүүлээ. Тогтмол нэг хэмнэлээр гүйхэн чухал юм чинь тийм амар хэцүү ерөөсө бодож болохгүй учиргүй хамаг амьсгаадаал тий өөрийгөө амар хэцүү байдалд оруулаад тэгэж гүйхиш гүйлтийн хурд гэж айгуу чухал. Тэгээ минутанд нэг юм 6.5 7 молоотой гүйхэд бол миний бодлоор болох байхаа. Би болох нь баг тэгээд байгаа. Тэгээд хурцны хувьд ч гэсэн зүгээр заавал гүйлтийн пүүз гэх үү гэрт аваа пүүзээ аваад өмсчих. Тэгээл бие дэвтэйхэн хувцас, биеийн тамирын ч юм уу ер нь биеийн тамирын ч биш байх те бие дэвтэйхэн л ямар ч гэсэн хувцас авч өмсөөл гүйхэд болон заяа. Тийм болохоор хамгийн их мөнгө төгрөг гардггүй, цаг болныг зарцуулдаггүй тийм спорт байгаа. Би бас өмнө нь фитнес спортоор хичээлдэг байхад бүр жоохон юм нэг юм хийхээрээ махарчдаг төрлийн юм баггүй юу. Тэгэхээр өдөрт багада 2 цаг, тэгээд дунджаар нь 3 цаг очиод фитнес хийчдэг байсан баггүй. Тэгэхээр айгүй их цаг зав мөнгө зарцуулдаг байсан. Тэгээд гүйлт бол ерөөсөө тэгдэггүй 10 км-ийг чинь 1 цагт гүйж байгаа шүү дээ. Тэгэл гэртээ байгаа спорт хувцснуудаас өмсөөл, гүйлтийн пүүзээ өмсөөл гарлаа 10 км 1 цагийн дотор гүгээд орж ирлээ. Сайхан усанд орлоо дуусаа гэх мэтлэн. Гэхдээ мэдээж гүүхийн өмнө болон төгсгөлд гүүх халаалтаа хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ халаалтаа заавал хийж байгаа манайхан би бас заримдаа мартчих гад байдаг. Халаалт хийгээгүй гүйсэн өдөр бол оройн ч юм эсвэл маргааш өглөө би айгүй хүндүр болсон нөө фитнес ихээр хүндүр болчихдээ штэ. Тэрэн шиг хүндүр болоод сэрдэг булчингуудаа нөгөө сулж өгөөгүй хийсэн маа гэсэн үг штэ тий. Нэрд хэргүй юм биш үү? Фитнес хийхгүй байж байгаа л хийнгүүд нөө булчин гинт айгүй хүндүр болчдөг чинь булчингаас одоо гүүхийн өмнө суллаж одоо сонголт хийх ёстой штэ. Тэрнтэй адилхан ойлголт байсан юм шүү.
бодоодсэн чинь тийм болохоор сонголт сайн хийж өгөөрэй. За тэгээд YouTube дээр бол 5 минутын сонголтын бичлэг гэх мэтлэн айгүй олон бичлэгүүд байгаа. Би тэгээ явандаас энэ YouTube дээр тогтмол бичлэг оруулъя гэж байгаа юм чинь сонголтын бичлэг оруулнаа. Гэхдээ зорилгодоо хүрснийхаа дараа оруулъя гэж бодож байна. Тийм гоё бичлэгүүд оруулнаа. Тэгээ гүүхийн өмнө идэж болох хүнс гэл бас богино бичлэгүүд хийцэн байгаа. Тэгээд плейлист YouTube-ийн плейлист болгоод ангилсан байгаа. Яг ингээд ер нь миний YouTube сувагт ямар бичлэгүүд байгаа вэ гэдгийг нэг 6-7 бүлэгт оруулаад ангилсан. Тэгэхээр та хэд маань бас сонгож ороод одоо бас энд харуулчих тий. Сонгож ороод сонирхсан хэсгүүдээ бас үзээрэй. За гүйлтээс гадна өөр зөндөө янз янзын зүйлс ярьдаг байгаа шүү. За зөндөө их юмэрчлээ хэдүүлээ өнөөдрийн гүйлтээ эхлэе. Хэдүүлээ 6.6 км тасралтгүй гүхээр байгаа шүү. Амжилт. Гүүгээд хэлцээ явж байгаа байхгүй юу? Гэсэн чинь цаг харж байна. 7 минут гүйж идэх чи дөнгөж 600 м гээ бас заагаад хэлсэн. Өмнөх бичлэгэн дээр бас алдаа заагаад байна болохгүй ингээ би гүйлтийн машиныхаа хурдаар хүжсэн шүү дээ. Өнөөдөр бас тэгж тарах юм шиг. Garmin цаг явуулсан би нэлээд бас үнэтэй 500 мянган вон гэж Монгол мөнгөөр сая гаруй төгрөг шүү дээ. Авч ийсэн тэгээд мэдхгүй баг аваад удаагүй хэдэн сарын дараа илээ жоох ингээд юм зөрүүтэй болоод алдаатай байгаа юм хэлсэн аюу сонин. Тэгээд юу л мэдгэлээ. Засварын түрүүнд мэйл зээл бичээд байсан чинь ийм тохиргоо хийгээд үз ингээд үзгээл айгүй их хэлэл тэдрийн хийсэн ч гэсэн бүр ямар ч юугүй өөрчлөлт байхгүй айгүй сонин байгаа даа. Тэгээд эсвэл цэнэнд усахгүй бас хийж байгаа юм уу? Гайхаад ах юм. Ямар ч гэсэн тийм байх. 45-52 минутыг багтаад гүөх юм чинь би нэг багтаа 45 минут гүгээд өнөөдрийн гүйлтээ дуусгая гэж бодож байна. За үргэлжлүүлээ. Ер нь уцаа бариад Nike кафеэр гүйчүүлэх амар байдаг шүү. За тайлбарс тэгээрэй. Хай. За хэдүүлээ 3 дахь 7 хоногийнхаа хамгийн сүүлийн гүйлтийг гүйхээр бэлдээд байна. Нэлээд хүйтэн байна. Тэгээд өнөөдөр болохоор гэртээ ямар ч гэсэн гүйч чинь энэ 7 хоног бол ерөөсөө гэртээ гүйсээр агаал таарах юм шиг байна. Эх 7 хоног болохоор бидүүлгийнх нь дагаж гүйж байгаа хамгийн сүүлийн 7 хоног болно шүү дээ тий. Тэгэхээр та хэдийн маань гүйлтээс ямар хөө байна? Ер нь яг тэр нөгөө хурд хэмнэлээ олж чадчихэв нүү. За тэгээд 3 дахь 7 хоног маань 6.6 км-ээр гүйж байгаа шүү дээ. Эхний 2 гүйлтээ бол тасалж гүйсэн бол сүүлийн гүйлтүүдэд дандаа тасралтгүй гүйж байгаа тий. Тэгэхээр өнөөдрийн хамгийн сүүлийн гүйлт маань 5.8 км-ийг хэдүүлээ тасралтгүй гүйхээр байгаа. За заавраа мэдээж энэ хажуу талд оруулж байна. Тэгээд ер нь 3-7 хоног тасралтгүй гүйхэд хэр байв? За санаа бодлоо тэгээд хуваалцаарай. Ер нь ямар хөө байна гүйж болохоор байна уу? За тэгээд миний хувьд болохоор гадаа гүйхэд бол гэрт гүйснээс илүү их ачаал авч гүйж ийн өмнөх гүйлтүүдээр бас хэлсэн. Тэгээд дээрээс нь нөгөө ажлын ачаал ихтэй байдаг хүмүүс бол бас гүйхэд жоохон хэцүү байж магадгүй санагдлаа. Яагаад тэгэхээр би сүүлийн үед бас жоохон янз янзын юм хийгээд дэш яваа жоохон ачаалтай байгаад байсан чинь гүйлтийнхаа цагийг харуулах ч гэдэг юм уу тэр зүйлсээр жоохон алдагдаад ирсэн байгаа. Тэг ямар ч өнөөдөр сүүлийн гүйлтээ хийгээд эх 7 хоногийн гүйлтээ хийдүүлээ эхэлнэ. За ямар ч гэсэн хэдүүлээ эхлэхүү тэгээд санаа бодлоо хуваалцаад эхний ээлжинд энэ бичлэгүүдээр болохоор нь яг энэ зааврын дагуу гүйж байгаа талаар оруулъя гэж бодож байна. Хэлүү дутуу юм ихгүйгээр дараа нь магадгүй гүйлтэй холбоотой за би яаж сайжирж ийн та нар маань ингэ хичээлж үний яаж юм гэх мэтлэн бас зүйлсээр ярилцаад явах байх гэж бодож байна. За ямар ч гэсэн 4 цуврал бичлэгээр маань хэдүүлээ сарын турш дагаад хамтдаа 10 км гүйж шүү. За яа. Хитрхи сонирн байдлаас тийм үү камера? Нэмэр юм уу? За эхэлцгээе. Өнөөдөр 5.8 км тасралтгүй шүү.